Сайн байцгаана уу хүмүүдээ. Хөдөлгөөн эрүүл мэндийн хичээл хэлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээрээ чагсаалт зохион байгуулалт, энгийн алхаа, дороогүй, бие хөгжүүлэх дасгалаараа хэрэглэлгүй дасгал, тоглоом, хэн хаваалжтай вэ? Ингээд бүгдээрээ хичээлдээ орцгоё. Ингээд чагсаалт зохион байгуулалтаа оръё. Энгийн алхаа. Гар бүлийн хөдөлгөөн чөлөөтэй гарыг тохоогоор нуглан чийдсэг хөгжмийн аянд алхаарай. Одоо хүүхдүүдээ гүгээрээ гарыг чийсний хажуу тохоогоор нуглан хөлийн үлмий дээр хөнгөн гүгээрээ. Одоо удаан алхаад гүгээд алхах хүртийг хослуулъя. Болно хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ бие хөгжүүлэх дасгалаа хийцгээе. Дасгал 1. Бэлдэх байдал хөлдөө мөрний хэмжээний зайтай зогсож 2 гарыг ташаанд авна. 1-ийн тоонд баруун гарыг дээш өргөн зүүн тийш хазайна. 2-ийн тоонд бэлдэх байдалд орно. 3-ийн тоонд зүүн гарыг дээш өргөн баруун тийш хазайж 4-өөс 8-ийн тоонд дасгалыг давтана. Ингээд дасгалдаа орцгоё. 1 2 3 4 5 6 7 8. Сайн байна. Дасгал 2. Бэлдэх байдал хөлдөө мөрний хэмжээний зайтай зогсож 2 гарыг ташаанд авна. 1-ийн тоонд баруун гарыг алдлан чийжээрээ зүүн тийш хагас эргүүлэн баруун гарыг чийжний өмнө авна. 2-ийн тоонд бэлдэх байдалд орж 3-ийн тоонд зүүн гарыг алдлан чийжээрээ баруун тийш хагас эргүүлэн зүүн гарыг чийжний өмнө авна. 4-өөс 8-ийн тоонд дасгалыг давтана. Ингээд дасгалд орцгоё. 1 2 3 4 5 6 7 8. Сайн байна. Дасгал 3. Бэлдэх байдал суугаа байдлаас 2 хөлийг өвдгөөрөө нуглан 2 хөлийг салган 2 гарыг газар хүргэнэ. 1-ийн тоонд дээш босож 2 гарыг дээш зих хүргэн 2-ийн тоонд бэлтгэхэд байдалд орж 3-ээс 8-ийн тоонд дасгалаа давтана. Ингээд дасгалдаа орцгоё. 1 2 3 4 5 6 7 8. Сайн байна хүүхдүүдээ. Дасгал 4. Бэлдэх байдал хөлдөө мөрний хэмжээний зайтай зогсож 2 гарыг биений дагуу авч зогсно. 1-ийн тоонд баруун хөлийг зүүн хөлтэй хавсран 2 гарыг дээш өргөн алга дашиж үсрэнэ. 2-оос 8-ийн тоонд дасгалаа давтана. Ингээд дасгалдаа орцгоё хүүхдүүдээ. 1 2 3 4 5 6 7 8. Сайн байна хүүхдүүдээ. Дасгал 5. Бэлдэх байдал хөлдөө мөрний хэмжээний зайтай зогсож 2 гарыг урагш өргөнө. 1-ийн тоонд өвдгөөрөө нуглан доош суун, 2-ийн тоонд дээш босож 3-аас 8-ийн тоонд дасгалыг давтана. Ингээд дасгалаа хий. 1 2 3 4 5 6 7 8. Сайн байна хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ дасгалаа хөгжмийн аянд хамт хийцгээе.
хөгжүүлэх дасгалаа хамт исэн хүүхдүүдтэй маш их баярлалаа. Одоо бүгдээрээ тоглоом тоглоцгоё. Өнөөдрийн тоглоомын нэр хэн ахвалчтай вэ? Тоглоомын зорилго ахвалцсан ба хурд анхаарлыг хөгжүүлэх, тоглоомын аргачлал тоглогчид хайрцгийг өмнөө тавьж хайрцагны баруун тал 5 шиг тоглоомнуудыг байрлуулсан байна. Анхаар маш командаар үлээсэн бөмбөлгөө дээш хөргөөр тоглоомоо нэг нэгээр нь хайрцагтай хийн хамгийн олон тоглоом цуглуулсан хүүхэд ялагч боллоо. Өнөөдрийн тоглоомын хэрэглэлд агаарын бөмбөлгөө хайрцаг хүүхдийн дуртай тоглоомнууд орно. Ингээд бүгдээрээ тоглоомоо эхэлцгээе. Анхаар марш. Өнөөдрийн тоглоомод манай охтууд яллаа. Ингээд өнөөдрийн хичээл туслаа. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүд болон эсэгчүүдтэй маш их баярлалаа. Өнөөдрийн хичээлийг зохион байгуулсан би Тамирын багш Оюун Цэцэг.